За та бүгдтэй энэ гайхалтай сайхан өдрийн мэндийг хүргэе. Дараагийн хамтлагийг та нартай энэ сайхан газраасаа өргөжлөлөн өргөж байна. Өнөөдрийнхөө хамтлагийн дээр та нартай яаж манифестыг үр дүнтэй хийж сурах вэ гэдэг талаар өнөөдрийнхөө хамтлагийг хий гэж бодлоо. За одоо хүмүүс бол нөгөө нэг бодлын хүчээр бол өөрийнхөө хүсэж байгаа зүйлүүдийг амьдралдаа оруулж ирэх боломжтой гэдгийг бол ойлгодог болцсон тийм ээ. За тэгээд бодлын хүчээр гээд хүн бодож байгаа зүйлээ амьдралдаа оруулж ирдэг гээд ойлгоод тэгээд бодоод яваад байдаг. Тэгтэл амьдрал нь өөрчлөлт орохгүй, хүссэн зүйлүүд нь амьдралд нь орж ирэхгүй байх тохиолдлууд бий. За тэр маань бол хэд хэдэн шалтгаануудтай. За нэгт бол хамгийн чухал зүйл бол хүн авахыг хүсэж байгаа зүйлээ яг өөрийн болгож чадна гэдэгтээ чин сэтгэлээсээ итгэж үнэмших хэрэгтэй. Бүр тэр хүсэж байгаа зүйлээ бол өөрийн болгоцсон гэж итгэх хэрэгтэй. Бүр аль хэдийн болцсон штэ гэсэн мэдрэмжээр өдөр болгон амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд за нэг л өдөр ирээдүйд гэсэн цагаар те ирээдүйд нэг л өдөр миний тэр зүйл орж ирэндэ гэж бодоод байдаг. Энэ цаг хугацаанд биш ирээдүйд гэсэн бодлоор бодоол яваад ах юм бол тэр чинь ингээл хизээ чин бөөмөд ирээдүйд нэг л өдөр болно. Хойшлогдоол яваад гэсэн үг. А яг энэ цаг мөчид би өөрийн болгоцсон аль хэдийн болгоцсон гэсэн мэдрэмжтэй амьдрах юм бол тэр маань амьдралд маань орж ирдэг. Тэр хүсэл маань биелэлээ болдог гэсэн. За тэгээ яг хоо тэгэхээр хүн өөрийнхөө тэр ихтгэл үнэмшилтэд их ажиллах хэрэгтэй болно гэсэн. Мэдээж хэрэг тэр зүйлээ бодно, тэр зүйлээ өөрийн болгоцсон гэсэн мэдрэмжийг өөртөө өгнө. Тэгээ тэрийгэндээ бүр итгэцэн тий би тэрэнд заавал хүрнэ гэсэн тухууштай хандлагаар бас тэрийг өөрийн болгохын төлөө бас ажиллах хэрэгтэй тийм ээ. Хичээх хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй, төвчээртэй бас гол нь байх хэрэгтэй. Тэгээд өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Миний тэр зүйл нэг өдөр болох цагтаа болно, орж ирэх цагтаа угаасаа ороод ирнэ гэсэн бодолтойгоор хизээч тэгж итгэл найдвараа алдаж бууж өгч болохгүй. Би энэ манифестинг техникийг ашиглаад бас хөөрхөн удацсан байна. Тэгээд Монголд байхдаа 10 жил сурдаг байхдаа гадаадд Европт ялангуяа сургууль сурахсан, тэнд амьдрахынсан гэсэн бодолтой байсан. Тэгээд бодоод бас залбираад та нар манаас залбирч болно шүү тийм ээ. Залбирлаа хизээ ивэл хамгийн зүгээрээ гэх юм бол өглөө тэгээд орой шөнө унтахынхаа өмнө яг шөнө унтахынхаа өмнө бүх юм гоё хүсэж байгаа зүйлүүдээ ингээд төсөөлөн бодоод тий залбирч болно. Эсвэл зүгээр гоо төсөөлөн бодоод өөрийнхөө тэр нөгөө дотоод мэдрэмжээ гой хөгжүүлж болно. Тэгээд би тэр үед болохоор яг нөгөө энэ манифест гэдэг техникийг бас хараахан мэдэхгүй одоо нөгөө өсвөр насны хүүхдээсэн болохоор би багаас айгуу тийм ихтгэл үнэмшилтэй хүүхдээсэн. Сүм өмд явнаас тэгж жагаад ингээд ихтгэл ямар нэг тийм дээд хүчийг ингээд шашнаас ч юм уу хайгаад яваад байсан. Тэгээ сүүлд нь ингээд хүн хайгаад тагаад яваад исэн чинь тэр дээд хүч гэдэг зүйл бол шашинд байдаггүй юм байна гэдгийг одоо ойлгосон. Гэхдээ мэдээж хэрэг тэгж явсан туршлагууд маань надад айгүй хүнцэнтэй. Тэр зүйлүүдээс би маш олон зүйлүүдийг сурч авсан. Тэгээд эхлээ залбирдаг байжгаад сүүлд нь Secret гэдэг киног олж үзээд ингэж бодлын хүчээр татаж амьдралтаа юм оруулж ирд юм байна штэ гэдгийг ойлгож авсан. 17 настай байхдаа. Тэгээд тэр үеэс эхлээд ингээд за гэд ойлгоод ингээ хүсэж байгаа зүйлүүд айгүйх бодож эхэлж байсан. Тэгээд бодоод байсан чинь миний тэр хүсэж байгаа юмнууд амьдралд орж ирээд бэлдээд байсан. Айгүй гоё. Тэгээд тэрнээс хойш нөгөө хувь хүний хөгжлийн талаар маш олон ном тэгээд зүйлүүд ингээд суралцаад ирсэн чинь ингээд судлаад яваад байсан чинь сүүлд нь ингээд гүнзгийрүүлээд яваад байсан. За тэгээд
Тэгээ тэрнээс хойш гадаадд Европ сурах мөрөөдөл маань байсан. Пош улсад их сургууль сурахаар болсон. Тэгээд энд ирлээ, Пош улсад ирлээ. Тэгээд хэл нь айгүй хэцүү. Хэцүү зүйлүүд их тохиолдсон шүү дээ. Тэгээд хүний газар дөнгөж 10 жилээ төгссөн хүүхэдтэй. Тэгээд хэл ус юу ч мэдэхгүй, гэр орныхоос хоол те бүх юм нь өөр гээд чаленжууд мэдэж ирэх байсан. Тэгээд миний хамгийн бас гол урдаа тавьсан тэр зорилго болоод байсан зорилго болол их сургуулаа төгсөж дипломтой болох байсан. Тэгээд би шал өөр мэдэхгүй хэл дээр бүр тэр их сургуулийн хичээлийн програмуудыг сурч аваад шалгалтуудаа өгөө диплом аавна гэдэг бол бас маш хэцүү хүн даунуудын нэг байсан. Тэгээд маш олон гадаад оюутнууд бол гадаад гэлтгүй бас Монгол оюутнуудаас 4 жил 5 жил битгий хэл болоод эхний жил байгаа л энд чинь болохгүй маань гэхгүй маань гэдээ буцчихсан оюутнууд маш их байгаа. За тэгээд 5 6 жил болсон оюутнууд нөр сургуулаа төгсөж чадахгүй дипломгоо буцаж байгаа тохиолдлууд ч бас байсан. Тэгээд тийм болохоор би хэлээ сайн сурна. Тэгээд дипломтой болно гэсэн зорилгоо тавиад мэдээж хэрэг манифест хийх чадваруудаа ашиглаад дээрээс нь мэдээж хэрэг хийх ёстой хичээлүүдээ хийгээд те сурах ёстой зүйлүүдээ сураад ингээ айгүй хичээл зүтгэлтэй явсны эцэст диплом авсан. За тэгээд бакалаврын зэрэгээ хамгаалаад дипломтой болсны дараа магистр сурна гээд Варшавын их сургуульд сурах хүсэлтэй байсан. Тэгээд би өмнө нь Вроцлав гэдэг хотод байсан. Тэгээд Вроцлавын оюутнууд ч юм уу ер нь өөр хотуудын оюутнууд болохоор Варшавыг сургуульд ч н орох ч айгүй хэцүү те шаргалтанд нь тэнцгээд айгүй хэцүү энэ төр гэл айгүй олон юмнууд ярьдаг байсан. Тэгээд тэгжсэн ч гэсэн би ерөөсөө айгаагүй шантраагүй бууж өгөөгүй. Би тэнд сурмаар байна. Юу ч оролдоод үзэн. Ингээд бичиг баримтууд авч өгөөд ингээд хөөцөлтөөд явсан чинь бүтцэн. Хөө ер нь айгүй тийм зөрөгтэй байх хэрэгтэй амьдралд. Тэгээд үнэхээр хүсэж байгаа зүйлийнхаа хойноос явж сурах хэрэгтэй. Тэгээд тууштай авах хэрэгтэй, зоригтой авах хэрэгтэй. Тэгээд тийм хүнийг бол угаасаа амьдрал шагнадаг. Тэгээд Варшавыг сургуульд орсон. Мастертаа сурч эхэлсэн. За тэгээд сүүлд нь би Вена Европын орнуудаар аялахыг хүссэн. Өөр орнуудаар бас амьдарч үзхийг хүссэн. Тэгээд энэ хугацаанд бол би Австрийн Вена хотод амьдарч үзсэн. Парист амьдарч байсан. Тэгээ Швейцарт бас нэг хэсэг амьдарсан гээд бас хөөрхөн гой орнуудаараас хэсэг хугацаанд амьдарсан. За тэрнийхээ хажуугаар өөр олон орнуудаараас аялаад явсан. Тэгээ тийм болохоор өөрийнхөө ингээ хүсэжсэн зүйлүүдээ би урдаа дандаа зорилго тавьж амьдрах айгүй дуртай. Тэгээ тэрийгээ дандаа ингээ өөрийн болгон хөгжүүлээд өөрийн болгох сонирхолтой. Тийм байдаг болохоор тавьсан зорилгын хаард би эртч бай, оройч бай, заавал хүрдэг. Тэгээд сүүлийн үед болохоор би чинь Варшавт 10 гаруй жил амьдарсан. Тэгээд сүүлийн хэдэн сар тэр тусмаа ингээ бүр далайн эрэг ер нь сүүлийн хэдэн жил ингээд надад ингээд бясалгал хийгээд ч юм уу тэ төсөөлөн бодож явахад ингээд далайн харагддаг байсан. Тэгээд гой далайн эрэг дээр амьдрэх гэсэн хүсэл төрж байсан. Тэгээд тэр хүслээ бодвол тухайн үед шууд биелүүлэх боломж байгаагүй. Янз бүрийн байдлууд болоод тэгээд хүслээ бодоод яваад нэг л өдөр би гоё ингээд мөрөөдлөө биелүүлээд далайн эрэг дээр гоё ингээд өдөр бүр далайн эрэгээр алхаж яваад гоё ингээд стрессгүй тэгээ өөрийнхөө хийж бүтээх хүсэж байгаа зүйлүүдээ хийж бүтээгээл те номнуудаа бичээл сургалтуудаа гаргаал те тэгээд сургуулиудаа байгууллаа тэгэл амьдрандаа гэж төсөөлөн боддог. За тэгээ миний төлөвлөж байгаа зүйлүүд бол ирээдүйд маш их байгаа. Тэгээд алхам алхмаар бүгдээ ингээд гоё ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд мөрөөдөж байсан ойрын хугацааны төлөвлөгөө болох энэ далай дээр амьдрах төлөвлөгөөгөө ингээд биедүүлээд одоо далайн эрэг дээр байгаа. Тэгээ өөрөө ч бараг итгэж чадахгүй ийм гоё газар би ингээд амьдраад байгаа. Өдөр болгоо амьдраад тэгээд далайн эрэг дээр ийм гоё нартай дулаахан газар ингээд бие сайхан нарны шараал амраал энэ далайн чимээг сонсоод байгаа энэ амьдралтаа би баг зүүтэд яваад байгаа юм шиг надад бүр санагдаад байгаа. Тэгээ ялангуяа миний одоо амьдарч байгаа газар бол энэ Пошийн хамгийн гоё далайн эргүүдийн нэг байгаа. Одоо хоёр талаараа ингээд усаар хүрээлэгдсэн.
баг арал шиг тийм газар байгаа. Тэгээ энд болохоор Porsche ерөнхийлөгчийнхээс байшин байдаг. Тэгээд энд болохоор ингээд зуны амралтаараа ингээд ер нь бол бүтэн жилжингээ айгүй гой байгальтай газар болохоор ингээд Porsche айгүй алдартай хүмүүсүүд нь хөл бөмбөгчнөр нь ч юм уу те хүмүүсүүд нь энд айгүй ирж амардаг. Тэгээ энд ирэхэд бол бас л хүмүүсүүд ингээд энэ ч айгүй үнэтэй газар те амьдрах хэд айгүй тийм боломжгүй те гэл янз бүрийн хүндрэлүүдийг тооччихсан. Тэгээ би тэрийг нь бол ерөөсөө үл таваад амьдрал гэжсэн бодод би амьдрна. Боломжийг хайна гэд зүтгээд явсан. Тэгээд боломжийг хайж байгаа хүнд бол угаасаа боломж гарч ирдэг. Тэгээд тийм болохоор эндээ ингээд сайхан газар өдрөө алга ийм гоё өдрүүдийг өнгөрөөж байгаад би үнэхээр их сэтгэл хангалуун бөгөөд амьдралдаа айгүйх талархалтай байгаа. За тэгээд яагаад би энэ зүйлүүдийг ингээд өөрийн болгоод амьдралдаа манифест хийж оруулж ирээд байгаа вэ гэх юм бодоод энээс өөр маш олон зүйлүүдийг амьдралдаа татаж оруулж ирсэн. Ингээл наад захынхаа жишээнүүдээс та нарт дурдж чинь хуваалцж чинь. Тэгээд хамгийн чухал зүйл нь бол би энэ мөрөөдлүүдэд өөрийн болгож чадна, биелүүлж чадна гэдэгтээ би бат итгэж чадчихсан. Итгэж чаддаг. Угаасаа би нэг өөрийн болгож чадна, би өөрийн болгох гэж энд ирсэн гэж би өөртөө хэлдэг. Тэгээ тийм болохоор биелүүлэх боломжгүй ер нь зориг боломж гэж юусоо байхгүй. Тэгээд эрт орой нэгэн цагт заавал тэр зүйлүүд бол миний амьдралд орж ирэх болно. За тэгээд нэгт хоёр дахь бол хамгийн том бас чухал мэдэх ёстой зүйл гэх юм бол хүн өөрийнхөө хувь тавилангийн өөрт нь орж ирэх ёстой хувь тавилангийн зүйлүүд гэж байгаа шүү дээ, тий. Бидний чинь сүнс энд ирэхдээ ингээд ийм зүйлүүдийг хийж бүтээн, ийм зүйлүүдийг ингээд туршиж үзэн, ийм зүйлүүдийг бүтээн, тий, ийм зүйлүүдийг өөрийн болгон ч юм уу, тий гэсэн иймэрхүү зорилгоудтай ирсэн байгаа. Тэгээд хүн хэрвээ тэр зорилгоос шал өөр зүйлийг өөрийн болгох гээд хичээгээд байдаг тийм ээ. Өөрийнх нь амьдралын зураг шал өөр зүйлүүд байх юм бодо тэрийг хичнээн ингээд манифест хийх гээд бодоод ингээд зүтгээд хичээгээд яваад ер нь өөрийн болгох боломжгүй. Тэгээ тийм болохоор хүн өөрийнхөө сүнстэй гол нь холбогдох хэрэгтэй. Ингээд сүнстэйгээ гоё ярилцах хэрэгтэй. Ингээд би энд яг энэ амьдралд юу хийж бүтээх гэж ирсэн бэ? Ямар зорилготой ирсэн юм бэ, тийм ээ? Би одоо энэ цаг мөчид хаана юу их ёстой юм бэ гэдэг чухал асуултуудаа тавьж явах хэрэгтэй. Тэгээд асуулт тавьсан бол хариулт нь заавал ирнэ. Тэгээд өөрөө хариулт авахын тулд бас өөрөө сүнстэйгээ холбогдох, сүнсээ сонсох ёстой байгаа. Тэгээд тэрийг ойлгоцсон цагт хүн өөрийнхөө амьдралд гоё хэрэг болох аз жаргалыг бэлгэлж чадах тэр зүйлүүдийг амьдралдаа манифест хурдан хийж эхлэх болно. Зарим тохиолдолд болохоор хүн яг өөрт нь аз жаргал өгөхгүй зүйлүүдээс манифест хийж өгдөг, оруулж ирдэг. Заримдаа хүн ингээд айгүй ингээд нэг гоё машинтай болоод эсвэл гоё хаустай гоё газар болчихвол аз жаргалтай болж болно гэж боддог. Тэгээ яг тэрийг манифест хийснийхаа дараа тэр байшиндаа амьдраад эхэлсний дараа ямар ч аз жаргалыг тэр байшиндаа мэдэрдэггүй. Тэгэхээр чин бид нар чи энд чинь ингээд бүрэн бүтэн аз жаргалтай сайхан амьдралыг бүтээх гэж ирсэн шүү дээ. Тэгж яахт чинь хичнээн ингээд хүссэн эд зүйлсээ өөрийн болгоцсон ч гэсэн тэнд ерөөсөн аз жаргал байхгүй, хайр байхгүй бол утга учир жоохон байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээ тийм болохоор бас би ч гэсэн бас амьдралдаа ингээд хит материалын зүйлүүдийг татаж оруулж ирж исэн үеуд надад байгаа. Тэгээд тэр зүйлүүд манаас надад аз жаргалыг ерөөсөө өгөөгүй. Ерөөсөө гэж би бас хийж болохгүй. Мэдээж хэрэг надад бас тодорхой хэмжээний аз жаргалыг өгчөөсөн. Гэхдээ би бүр яг ингээд дотоод миний сүнс бол тэр үед бол бүр аз жаргалыг мэдрээд бүрэн аз жаргалтай байгаагүй. Тэгээ тийм болохоор ингээд аз жаргалыг бол материалын зүйлээс хит хаагаад бол хэрэггүй. Тэр зүйлүүд бол ингээд бидэнд түр хугацааны л аз жаргалыг өгдөг байгаа. Тэгээ тийм болохоор та нар маань ингээд эхлээд манифест хийж байгаа хүсэж байгаа зүйлүүдэд гол нь өөрөө чинь сайхны төлөө те эрүүл мэнд, аз жаргал, бүтээлч байдал одоо хүсэж байгаа тэр үнэхээр үн цэнтэй амжилтыг авчирч чадах уу тийм зүйлсүүдийг амьдралдаа манифест хийж сураарай. Тэгээ тэхийн тулд бол угаасаа яах ч аргагүй өөрийнхөө сүнстэй холбогдох шаардлагатай. Яагаад гэвэл бидний сүнс бол угаас бүх зүйлүүдийг мэдж байгаа. Бидний одоо энд ингээд амьдарч байгаа бие маань бол хязгаарлагдмал бодолтой байгаа. Тийм болохоор хязгаарлагдмал зүйлүүдийг л
тодорхой хэмжээний зүйлүүдийг хүсэж мөрөөдөх гээд байдаг. Түүнээс ингээд илүү давж те бүр айгүй гоё том зүйлүүдийг өөрийн болгож чадахгүй гэсэн тийм хязгаарлагдмал байгаад байдаг болохоор хэрэв үнэхээр жинхэнэ сүнстэй холбогдож чадах юм бол сүнс чинь чамайг бүр мөрөөдөөд чиний хизээч зүудэнд чинь орж ирж байгаагүй тийм мөрөөдлийн газар руу хүртэл чамайг аваачих чадвартай байгаа. Тэгээ тийм болохоор ялангуяа одоо бид нэг 5D ертөнц рүү ороод 5D ертөнцид амьдарч байгаа хүмүүс бидэнд болвол хүсэж байгаа зүйлүүд бол маш хурдан манифест хийх боломжууд одоо гарч ирж байгаа. Үнэхээр шудрах хүмүүсүүд одоо бол өөрийнхөө сайхан гэгэн хүсэж байгаа зүйлүүд бол маш хурдан манифест хийн. Одоо энэ цаг хугацааны өөрчлөгдөлт орсон байгаа. Юмнууд айгүй хурдан болж өнгөрдөг болчихсон байгаа. Тэр чинээгээр ингээд бидний хүсэж мөрөөдөж байгаа зүйлүүд хүртэл айгүй хурдан амьдралд орж ирнэ. Өмнө нь ингээд манифест хийхэд бол айгүй хэдэн сар дор аяж хэдэн сар тэгэл хэдэн жил хүлээдэг байсан бол одоо ингээд баг манифест бол тэгээд айгүй хурдан амьдралд орж ирж байгаа. Тэгээ мэдээж хүнийхээ энергийн түвшнээс бол бас шалтгаална. Хүний энерги цэвэр байх тусам манифестыг бол маш хурдан хийнэ. Янз бүрийн асуудал ихтэй байгаа, блокад, хаалтууд ихтэй байгаа хүмүүсүүдийн амьдралд бол манифест хийхэд бас хүндрэл их гарна гэсэн үг. Тэгээ тийм болохоор өөрийнхөө биеийг эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Тэгээ оюун санаа бодлоо цэвэрлэх хэрэгтэй. Сэтгэл санаагаа уужруу тайван байлгах хэрэгтэй. За тэгээ цаашлаад ингээд өөрийнхөө этерик би энтер гэдэг өөр дээшээ биений болох энергийн биер аурагаа ингээд цэвэршүүлж эхлэх хэрэгтэй байгаа шүү. Тэгээд энэ мэдээлэл маань ингээд та нарт хэрэг болж байгааг гэж найдаж байна. Тэгээд та нар маань өөрийнхөө амьдралыг маш гэгээлгээр өөдрөг аз жаргалтай сайхан амьдралыг бүтээж зохицлоогоод сүүлд нь ингээд бусадтаа тийм ээ өөрийнхөө гэрэл болох аз жаргал сайн сайхан бүгнээ бусадтаа хуваалцаарай. Тэгжээж бид нар энэ дэлхийг эрэг өөдрөг болгох зам руу чиглэлэн шүү. Тэр үйл ажиллагаанд бид нар орж байгаа өөрийнхөө хувь намраа оруулж байгаа бааtruуд байгаа. За тэгээд та нарт миний имжлэг та нарт маань таалагдсан бол мэдээж хэрэг миний сувгийг subscribe хийгээрэй, лайка дараарай, гоё комментууд бичиж явуулаарай. Тэгээд цааш нас хэрэгтэй хүмүүсүүдэд тараагаарай гэж хэлмээрээ хүсмээр байна. За тэгээд дараагийн имжлэгээр уулзъя.